Сонгуульд бидэнд яагаад саналаа өгөх хэрэгтэй юм бэ? Сонгуульд саналаа өгөх нь надад болон танд хамаатай юу? Энэ асуултанд хариулахын тулд эхлээд бид ямар улсын иргэн юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Монгол улс бол үндсэн хуулиараа баталгаажсан ардчилсан улс. Монгол улсын төрийн дуулал дархан манай тусгаар улс гэж хэлдэг. Тэгвэл манай Монгол улс маань тусгаар ардчилсан улс юм байна. Ардчилал нь нийт 4 үнэт зүйлтэй. Тэдний нэг нь сонгуул. Үлдсэн 3 нь тэгш ирэх, хүний эрх болон эрх чөлөө. Тэгээд хууль. Тэгвэл сонгуул нь ардчилал гэдэг зүйлийг босгож өгдөг юм байна. Монгол улс маань сонгуул гэдэг зүйлийг явуулах ёстой юм байна. Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3-1-т зааснаар Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж бичсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монгол улсын иргэн сонгуулиар дамжуулан засгийн эрх тийм мэдлээ авах тийм боломжтой байна гэсэн үг. Монгол улсын үндсэн хууль зааснаар Монгол улсын иргэн бүр сонгуульд сонгох болон сонгогдох эрхтэй. Монгол улсын иргэн 18 нас хүрээд сонгуульд саналаа өгөх эрх нь нэгддэг. Харин 25 нас хүрээд улсын хурлын сонгуул, 50 нас хүрээд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх нь нэгддэг. Энэ тахинд сууж байгаа зарим хүүхдүүд 18 нас хүрсэн, магадгүй хүрэх гэж биш магадгүй. 18 нас энэ жил 18 нас хүрж байгаа бол дараагийн ямар сонгуульд саналаа өгөх вэ гэхээр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул. Та ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх эрхтэй болно гэсэн үг. Монгол улс нийтдээ 3 том сонгуул явагддаг. Ерөнхийлөгчийн, улсын хурал, тэгээд иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу орон нутгийн сонгуул. Орон нутгийн сонгуул болон улсын хурлын сонгуул хоёр маань 4 жил тутамд нэг болдог. Харин ерөнхийлөгчийн сонгуул маань саяхан 6 жил тутамд явагдахаар солигдсон. 2016 онд болсон улсын хурлын сонгуулийн дүнгийн эрс харагдаж байна. 72.1%. 72.1% бол сонгуулийн эрсийн хувьд бол нэлийн бага тоо. 1945 оны 10 сарын 25-нд болсон тусгаар тогтнолын санал асуулгаар нийтдээ 494 мянган хүн оролцсон нь 98.5% байсан. Сонгуул яг тэгжил явагдах ёстой. Сонгуулийн дүн Монгол улсын иргэн бүрийн саналд нэгдсэн үр дүн гарах ёстой. 16 оны эрс яагаад ингэ гараад ирвэ гэдэг статистик хараад үзсэн чинь манай 18-аас 19 насныхан оролцоо багасснаас эхлээд манай 16 оны эрс маань эрс багассан. Дараагийн 20 оны сонгуулийн эрс маань 73% болж өссөн. Тэг 19%-аар. Яагаад ингэж өсөөд байна гэд харсан чинь манай нөгөө 18-аас 19 насныхан маань оролцоо нь баг ихсэж эхэлсэн. Магадгүй залуучууд маань би ийм эрхтэй юм байна. Эрхээ сонгуулиар дамжуулан эдлэх боломжтой юм байна гэж ухаарсан байж магадгүй. Өмнөх зууны 6 сард болж өгсөн улсын хурлын сонгуул 69%. Өмнөх сонгуулиас хамаагүй багассан. Гэхдээ харж байгаачлан 18-аас 19 насныхан маань эрс хамаагүй дээрсэн. Магадгүй ковидоор манай залуучууд маань сошиал медиа, мэдээллийн сайт гэх зэргээр маш олон мэдээлэлтэй болж эхэлсэн баг. Тэгээд би ийм эрхтэй юм байна. Би Монгол улсын иргэний хувьд сонгуульд саналаа өгөх эрхтэй юм байна. Энэ эрхээрээ дамжуулан би Монгол улсын ирээдүйг тодорхойлж өөрчлөх боломжтой юм байна гэдгийг ухаарсан баг. Дараагийн сонгуул маань 2028 оны 100 болж өрнө. Энэ сууж байгаа ихэнх нь энэ сонгуульд саналаа өгөх байх гэж найдаж байна. Сонгуульд саналаа өгөхийн тулд эхлээд сонгуулийн мэдээлэлтэй авах хэрэгтэй. Нэмээд нэр дэвшигчид болон тэдний мөрийн хөтөлбөрийг маш сайн судлах хэрэгтэй. Сонгуулийн систем. Өмнө жил манай сонгуулийн систем өөрчлөгдсөн. Холимог тогтолцоо гэдэг тогтолцоогоор өөрчлөгдсөн. Холимог тогтолцоо гэдэг нь мажоритар болон пропорционал гэсэн хоёр тогтолцоог нийлүүлэн холимог тогтолцоо нээсэн. Та бүхний зарим нь мэдчихэж магадгүй 76 гишүүн байснаас 126 гишүүн болж нэмэгдсэн. Нилээн их тоо. Улсын хурлын гишүүн 48 гишүүн нам эвсэлд өгсөн саналаар хувьд тэнцвүүлэн сонгогдсон.
Үлдсэн 78 гишүүн нь 13 тойргоос хамгийн их санал авсан нь сонгогдож гарч ирсэн. Ингээд нийлээд бид нар шинээр 126 гишүүнтэй болсон. Энэ нь биднэрт саналаа өгөхөд арай амархан болсон байж магадгүй. Сонгуул гэж бодохоор миний хувьд өмнө нь сонгуул нөгөө хоёр намын дунд нэгийг сонгодог тэр зүйл гэж би боддог байсан л та. Манай Монгол улс хоёр томоохон намтай ардчилсан болон ардын нам. Залуучууд бид нар энэ хоёр намыг маш сайн мэднэ. Гэхдээ сүүлийн судалгаагаар Монголд нийтдээ 37 нам байсан. 37 намаас бид нар нэгийг сонгоод саналаа өгнө гэдэг бол маш хялбар. Гэхдээ дахиад тэр 37 намыг нэг бүчлэн судлах хэрэгтэй. Энэ нам яг юу хийдэг? Хизээ байгуулагдсан, ямар нийт дэвшигчтэй юм? Юу хийх гээд байгаа гэдгийг бүгднгийн мөрийн хөтөлбөрөөс харж болно. Би өөрөө сарын дараа 18 хүрнэ. Тэгээд хамгийн анхны саналаа өгөх сонгуул маань 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул. Энэ бүх сонгуулийн мэдээллийг би 2024 оны өсвөрийн парламент хөтөлбөрөөс олж мэдсэн л дээ. Монгол улс даяар нийтдээ 800 гаруй хүүхдээс 126 хүүхэд сонгогдоод тэрний нэг нь болж сонгогдсон. Тэгээд 126 хүүхдээсээ би дэд даргаар томилогдсон байгаа. Энэхүү парламентын хөтөлбөрөөр би маш олон улсын хурлын гишүүд болон улсын хурлын гишүүдийн зөвлөх, хамгийн газрын зөвлөх маш том хүмүүсээс би сургалт авсан. Тэдний нэг нь сонгуул. Миний хамгийн анхаарал татсан хичээл маань сонгуул байсан л да. Магадгүй би 18 хүрээд хамгийн ихэнд хийж болох зүйл маань сонгуульд саналаа өгөх болохоор тэгсэн байж магадгүй. Гэхдээ сонгуул гэдэг бол бидний цорын ганц Монгол улсын ирээдүйд нөлөөлөх арга зам. Бид сонгуулиар дамжуулан ирээдүйгээ өөрчилж болно гэдэг бол маш том эрх чөлөө. Хэрвээ та нар нэр дэвшигчид болон мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооноос авч болно. Энэ нь яг парламентын вебсайт болохоор маш үнэн зөв мэдээлэл байдаг. Магадгүй go.cg-мэн, icon.cg-мэн байдаг л да. Гэхдээ тэд нар маань яг үнэн баттай зөв гэдгийг бид нар мэдгүй. Таны санал хамгаас чухал. Та саналаараа дамжуулан манай ирээдүйг тодорхойлж өгөх боломжтой. Баярлалаа.